Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 101 дахь дугаарыг хэлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэл танд Панда байна. It's not whether you get knocked down. It's whether you get up. Vince Lombardi. За өнөөдрийн маань персептик хэлсэн хүн бол Америкийн хөл бөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу дасгалжуулагч удирдагчдын нэг Vince Lombardi гэдэг хүн байна. Тэрээр 1960-ад онд Green Bay Packers багийг NFL-ийн босоо аврах болгож чадсан гавьяатай хүн байна. За, спортын талаар манай сонсогчид маань харин илүү надаас илүү мэдж байгаа ах гэж бодож байна. За. Түүнийг 1970 онд таалт өгсөний дараа NFL-ийн хамгийн нэр хүндтэй шагнал болох Супер Боулын цомыг түүний нэрээр Vince Lombardi-ийн цом хэмээн нэрлсэн байт юм байна. За түүний дасгалжуулагчийн замнал ба амжилтын талаар гэж дурдвал Lombardi NFL-д ерөнхий дасгалжуулагчаар ажилласан 10 жилийн хугацаанд хизээч ялагдаж үзээгүй гэдгээрээ алдартай. Тэрээр плей-оффын тоглолтуудад 90% хожлын хувьтай ажилласан нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт гэж үздэг юм байна. За тэгэхээр нөгөө нэг энэ хүний маань хэлсэн яа нөгөө Монголд нөгөө тийм үг байдаг да 7 унаж 8 сэх гэдэг. Би яг зөв санаж байгаа эсхээсээ мэдгүй. Гэтэ нэг иймэрхүү утгатай. Ер нь бол нөгөө нэг бидний хувьд болохоор жоохон нөгөө нэг алдаа хийх гэдэг амар тийм буруу зүйл юм шиг ойлголттой ингээд нэг том болчихсон байдгийг нэг ажиглагддаг. Жишээ нь би өөр дөр бол маш их тэгж ажигладаг байхгүй. Тэгээ яадаг вэ гэхээр нөгөө нэг юмн дээр алдаад муудун аваад ч юм уу те одоо 10 жилд жишээ нь гэхэд жоохон FMF ч юм уу те тиймэрхүү дуу авчих юм бол ерөөсөө нөгөө нэг амьдрал нь бүр ингээд тэр чигээрээ сүрхэж байгаа юм шиг тийм реакцийг ерөөхдөө одоо бидний асран хамгаалагч нар маань бид нарт үзүүлдэг байсан маа. Тэгэхээр тийм нөхцөл байдлын дундаас хүүхэд ингээ юу бодож болох вэ гэхээр хэрв ингээд би алдаа гаргах юм бол болохгүй байна. Ингээд ер нь ингээд алдаа гаргаж ерөөсөө болохгүй мэн гэдэг нэг тийм алдаа хийхээс айдаг тийм айцтай болчихсон байдаг. Гэтэл яг үнэндээ юу вэ гэхээр хүн нөгөө нэг алдчихж сурдаг хүүхэд анх хөлд орохдоо хизэж газар ингээд нөгөө унахгүйгээр хөлд орж үздэггүйтэй яг л адилхан уул нэг алдаа гэдэг маань өөрөө дээшигээ дэвших тэгээд нөгөө нэг урагшлах явцад арай илүү нөгөө нэг юу гэх хөгжих боломжийг гаргаж өгдөг зүйл маань өөрөө алдаа гэдэг зүйл байгаад байгаа юм. Гэтэл ингээ нөгөө нэг тэрийг огт хийж болохгүйгээ айснаас болоод хүмүүс яадаг гэхээр ерөөсөө нөгөө амьдралдаа гэдэг ийм том шийдвэр гаргах гэхээр нөгөө алдаа хийхээс айгаад идэг. Гэтэл яг үүндээ таны яг өнөөдрийн энэ амьдралаар өмнө хинч амьдарч үзээгүй. Тэгээ хинч амьдарч үзээгүй юм чинь зөв буруу гэдгийг хин яаж мэдхий? Тийм болохоор одооноос эхлээд миний хувьд болохоор бас нэг өөртөө нэг баг зэрэг юм алдаа гаргах юм уу эсвэл нөгөө бусдын нүдэнд юм нэг жоохон тийм нэг тийм бүтлгүй үйлдэл хийх зөвшөөрлийг өөртөө олгож байгаа. Тэр манаас явандаа ингээ нөгөө сэтгэл зүйн хувьд ч гэсэн үнэхээр юм тийм арай илүү чөлөөтэй тийм санаа амар байх хад илүү тусалж байгаа юм шиг надад бол санагдаж байгаа. За тэгэхээр өнөөдрийнхөө дугаарыг өндөрлөхөөс өмнө яг ингээд юу гэмдэ алдаа гаргахаас айдаг байсан хүний
өнцгөөс ингээ хараад хэлэх юм бол алдаа гэдэг зүйлээс айж зүхтахынхаа оронд гэд нэг удаа яг алдаад үзчих хүн тэгээд тэр алдаан дээрээ дахин алддаггүй. Хэрвээ яг нөгөө нэг удаа ижлэхэн алдаагаараа хит удаа ингээ алдаад байх юм бол тэр удаа жинхнээс нөгөө ерөөсөө юм сурах хүсэлгүй байна л гэдгийг л мэдэж авах юм уу да. Тийм болохоор нөгөө алдаа гэдэг зүйлээс битээ. Тэгээд алдаа болох нь чинь өөрөө тэрний цаана би ингэх хэрэгтэй байна. Эсвэл би ингэх ингүүл энэ ийм юм болдог юм байна гэдэг нэг тийм сургамжууд хичээл ингээд нэг алдаа болгоны цаана байдаг. Тийм болохоор алдаа гэдгийг тийм амьдрал ингээд нурж унахж байгаа зүйл гэхээс илүү амьдралд ингээд нэг туршлага олж авах тийм зүйл гэж харж яваарэ гэж хүсэх байна. За тэгээд өнөөдрийнхэн дугаарыг энэ хүргээд өндөрлөе. Энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. Баяртай. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл таанд Панда.